дотор эдийн засаг, засаглалын хямрал үүсдэггүй юм зүйл байдаг. Тэгэхээр нэг зүйлийг хэлээд нэг асуулт асууя. Монгол улсын үндсэн хуулиар ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрх өнөөдрийн энэ улсын их хурл дотор ганцхан намд л хатаглагдаж байгаа. Монгол Ардын намд. Өөр бусад улс төрийн намууд, дэвслүүд ямар нэг байдлаар ерөнхий сайдад санал гаргах, засгийн газрын бүтэцээр санал гаргах боломж бол байхгүй. Ерөнхий сайдаар Ардын нам нэр дэвшүүлж, Ардын намаас нэр дэвшүүлж орж ирж байгаа зандан шатар дарга нэр дэвшигч маань үе үеийн засгийн газрууд хууль тогтоомжоор Монгол улсын засгийн газар гэдэг боловч ерөнхий сайдууд нь засгийн газруудаа өөрсдөө нэршил олж өгдөг. Нэг ясантаа үндсэн зорилгоо тодорхойлж гэнэ гэсэн үг. Шинжлэлийн засгийн газар, хөгжлийн засгийн газар, шин сэргэлтийн ч гэдэг юм уу. Ингээд нөгөө засгийн газрууд өөртөө нэр өгдөг. Тэгэхээр би ерөнхий сайдаар нэр дэвшиж байгаа танаа засгийн газар бүрэлдэхтэй ямар шийдлийг санал болгосон, ямар нэршилтэй засгийн газар байх юм бэ? Тэр агуулгыг нэг боломжтой бол тодруулж хэлж өгнө гэж хүсэж байна. За, нэр дэвших зандан шатар дарга хариулъя. 5 номер микрофон. За, ямар Батбаатар гишүүний асуултанд хариулъя. Тэгээ ямар нэршилтэй засгийн газар байх вэ гэж. За, энэ бол Монгол улсын засгийн газар байх нь ойлгомжтой. Муур хар юм уу цагаан байх нь гол хамгийн гол нь хулган барьдаг байх ёстой гэсэн нэг байдаг. Тэрэн шиг нэг ямар нэршилтэй байх гэхээс илүү энэ ард түмнийхээ амьдралд бодтой өргөж өгсөн ард иргэдтэйгээ ойрхон ард түмэнтэй ээлтэй ийм л засгийн газар ажиллаж эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг ард түмэндээ хүргэсэн энэ тулгараад байгаа хүндрэл бэрхшээлийг даван туулахад чиглэгдсэн ийм л засгийн газар байж орчилсан засгийн газар байх ёстой гэсэн ийм л бодолтой байна. Мэдээж бүрэлдэхүүний тухай хууль батлагдаад за тэгээд сайд нараа томилоод анхны засгийн газрын уралдаанаа хийгээд ямар нэршил ямар чиглэл байх вэ тэргүүлэх чиглэлүүдэд тодорхойлоод тэр талаар улсын их хурлд танилцуулах үедээ энэ талаар одоо дэлгэрэнгүй болгоод танилцуулъя. За, номтой юу гэсэн?